За хай гайс хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр нэг л болж бүтэхгүй юм л ярих гэж байна да. Дөнжин гарагт гарсан дэлбэрэлт айл 2023 онд тэрийг би үзэж байна. За тэгээд энэ нэг юм 3 бичлэг өнө хэдүүлээ үзье. 2024 оны 1 сарын 4 зүгээр л гамшиг болж байна. Эд хөрөнгөж дүүрчээ хүмүүсийн амь нас гайгүй байгаасай гэнэ. Шатаад тэрч болоогүй ингээ хүмүүс ингээ шатаад гүгээд байгаа байхгүй юу? Яана. Ийм юм болсон байгаа юм. Хэдүүлээ энийг үзчихье. Биш энэ биш ээ. Энийг үзэх гээд байгаа ч. Тэгэж байгаа юм хаа. Нэг жилийн өмнө буюу 2024 оны 1-р сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан томоо урын автомашин Дөнжин гараг худалдааны төвийн урд уулзуур дээр осол гаргасны улмаас дэлбэрэлт болж 7 хүн эрдэнэт амиа алдсан. Тэдний 3 нь онцгой байдлын албан хаагчид байсан бол 4 хүн нь тухайн хэсгээр зорчиж явсан иргэд байсан. Тэгвэл өчигдрөөрөө хохирогчдын ар гэрийн зүгээс ослын газарт 108 зуул асааж талигачдын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. За зураг нь. За ингээд нэг юм одоо юу яасан юм бэ л да. Нэг юм авахгүй байсан юм байна. Тэгээд машинаа ингээд унж явж байгаад нэг машинтай юм өргөлдсөн юм шиг байна зөө. Тэгээд тэр газ нь унаад нөгөө газынх нь юу нэг тасраад тэгээд газ нь доош ингээд унаад дэлбрээд тий энүүгээр дүүрэн юм болсон юм байна л да. Чүр шатаад гүйж байгаа хүмүүс ш. Хүмүүсийн гэрлүүн хүмүүсийн гэрлүү гал орж ирж шít. Хаббэ. Би үүнд үнэхээр харамсаж байна. Миний нөхөр зүгээр ажиллаа хийж ирсэн шүү дээ. Тэ? Амьдралаа авч явахгүй явж ирсэн шүү дээ. Тэ? Тэгснээс зүгээр ингээ гудамжинд холгож аваад энэ зүйлд өртчихөөгүй байхгүй. Хэрэг ямар нэгэн өөрийнх нь буруутай үйлдэлээс болоо тэ? Энэ хүн эрүүл мэндээрээ хохироод амь насаараа хохирсон бол би юм хэлэхгүй. Энэ зүгээр л бусад иргэдийн адил. Зарчих хэстэй газраа тэ? Өөрийнхөө тээврийн хэрэгслийг унаа явж ирсэн. Зүгээр л ингийн бурууг эргэн багхгүй. Тэгсэн чинь одоо ийм байдлаар одоо ингээ 3 хүүхэд маань хөлжөрчихсөн тий амьдрал хуугаа авч явдаг байсан нөхөр маань ингээд эндчихсэн би одоо үнэхээр амьдралаа өвд хэцүү бай. Одоо үнэхээр яг нэг бүтэн 1 жилийн хугацааг нэрээ бодоолаа муу бодоол үгүй бодог өдрөж авахгүй ойлаг өдрөж авахгүй тий хэцүү байдалтайгаар цаг хугацаа өдрөөр өнгөрүүлээд үнэхээр амар их юм байна. Өнөөдөр бидний буруугаас болоод хүүгээ ингээд алдсан байсан бол ийм мигээ сууж авахгүй бас л тий. Хүүгээ алдсан, хүүн үгцэн юм шүү. Тэгээ энэ бүхний ард байгаа хүмүүс нь хариуцлага хүлээхгүй ч юм уу. Тэгээ бас үргэлжлэлтэй юм тий. Ингээд шууд ингээл гэрлүүн гараад ирэл хүмүүс нэгээ бүр гэрийнхаа хувцастай ингээд гараад ирж байгаа гэхээр ямар нэгэн юм хийхгүй байгаа нь бид нарт үнэхээр амар байна. Одоо эзэн холбогдогч нар нь маш тодорхой байгаа. Энэ нэрэг дээр. За дашванчлалын газ тээвэрлж авсан машин байна. За тэнд оролцсон, осол үүсгэхэд оролцсон гэдэг патрулын жолооч байна. Бид нар тэгээд нөгөө байрлал тодорхой байгаад байхад энэ хэрэг бас жоох ингээ удаашраад байгаа дээр яс их гайхаж байгаа. Яагаад өдөг хүртэл анх шатны шүүх борлол ингээ бүр зарлагдахгүй, зарлагдчаад ингээд яваад байгаа юм бэ? Тэ ингээд ерөөсөө энийг яагаад хаалттай хийх гээд байгаа юм бэ? Тэгээд унтраас л юм байна. Тэр осол гарсны улмаас дэлбэрэлт үүсэж 7 хүн эрдэнэт амиа алдсан. Тэдний 3 нь онцгой байдлын албан хаагчид байсан бол 4 нь тухайн хэсгээр зорчиж явсан энгийн иргэд байсан юм а. Мөн нэг хүн хүндөвтөр 35 хүн
хөнгөн зэргийн бэртэл авч 36 тээврийн хэрэгсэл 4 барилга байгууламж хятаж 228 чаавсан. болсон юм а. Галт өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлаад ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгнөөс 2.4 тэрбум төгрөг гарган тухайн орон сууцыг болоод байна. Уг ажлыг буулгах ажилд 3 аж ахуйн нэгж байгууллага үнийн сал ирүүлсэн байна. Тендерийг өнөөдөр нийлээ. За ингээд үнэлгээний ороо хуулийн хугацаа буюу 15 хоногийн хугацаанд үнэлгээгээ хийж дуусгах. 7 хүн амиа алдсан. 4 нь нэлээ хүнд гэмтэл авсан гинэ. Тэ? Ингээд шалгасан аж ахуйн нэгж байгуулж. Бэлэг чамд явах нь. Гоё шүү. Гоёсэн. Гоёсэн. Миний намнуудын дүүрээ уншаарай. Миний үдэ хэлээ заяа. За. Оо ямар гоё юм бэ? Дээжээ би бичлэг хийж байгаа шүү дээ. Би бичлэг хийж байгаа шүү дээ. Тийм үү. Тий. Ямар гоё. За. Ямар гоё. Надад ч би уншнаа за. Уншаарай. За за. Буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед зохион байгуулж эхэлнэ. За мэдээж буулгасны арталд 207 дугаар байрыг шинээр Ном уншгинэ. ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон Тун ослоор нийт 7 хүн харамсалтай гарнаас барсан. иргэдэд түрээсийн байрны төлбөр болгон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад байгаа. Цаашид тус барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргана гэдгийг мэдсэн юм а. Харин энэхүү ослын хэрэг Дашванжил компани гүйцэтгэх захирал Баатар Жав болон тус компани жолооч Ренцэн Дорж нарыг буруутган шалгасан бөгөөд прокурорын байгууллагаас яллах түгнэлт үлдэж хэргийг шүүгэж шилжүүлээд байна. Баахан зоолоо. Үргэлжлэн тий. Гэ шууд ингээд гэрлүүн ингээд бүр авраг том гал ороод ирсэн. Нэг дахиад нэг үзчихв. Тэгээд бичлэг үзэл явъя за. Энийг дахиад нэг үзчих та. Оо. Ёо, ингэнэ. Яна. Оо, ч шатаагүй гэж дээ биста. Ёо, ингэнэ. За ийм юм болсон юм байна. За энийг үзье. За ийм юм болсон. За машин явсан. За. Гатын. За нэг бүрүүстэй мөрөлдсөн. Багийн ингээд үзүүлэх юм да. Газрын машин биш үү? Мөргөлдснөөс гал гарч онцгой байдлын 3 албах амиа хатсан гэсэн. За онцгой байдлын ийм 3 хүн гарчих юм. Албагч юм тий. За ингээд ийм л юм болсон юм байна. За 60 тонн газ тээвэрлэж явсан машины дэлбэр.
За нөгөө машины дэлбэрсэн машиныг гаргаж авч байгаа шиг. За нэг ийм л юм болсон юм байна л да. Саяны дүнжин гарвын дэлбэрэлт бол монголчуудын хувьд аимшиг тохирол авчирч үндэсний эмгэнэл гашуудал хизээгч мартагдахааргүй сургамж боллоо. Гэхдээ эрх мэдэлтнүүд дарга нарын хувьд сургамж болсонгүй юм шиг байна. Гамшигыг ар сархан асуудлууд руу түлхэж анхаарал сарниулан мартуулахыг хичээж байна гэж ард иргэд хардалт сэрдэлт үүсгээд байгаа юм. Болсон үйл явдлыг өөрийн мэдлэгийн хүрээнд товчхон тайлбарлая гэж бодлоо. 17.5 тонн буюу 60 м3 эзлэгүнтэй цистерны газны шахах хоолой машинтай шүргэлзэж хугарснаар газ гадагшаа хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс харсан. Газ хоолойноос гадагшилж агаарт задарснаар шалах шиг нөгөө нэг машинтай мөргөлдөө тэр нөгөө нэг газын тагийн нөгөө яатсан юм байна л да. Тэгээд нөгөө юунд дэлбрээд тэгэл юм. Тэр чи пүрүүснийх нь буруу гэсэн үг үү? Тэр нэг ахуугийн буруу гэсэн үг үү? Тэр нөгөө нэг газ тэрлж явсан хүний аль нь буруу гэсэн үг үү? Та нэг коммент дээр бичээрэй заа. Хоёрын холимог үүсэж байгаа. Ингэснээр галын гурвалжингийн хоёр нь бүрдэж байгаа гэсэн үг. Энэ дээр очин үүсгэгч буюу гал үүсгэгч жаахан өгөхөд дэлбэрэлт болох тодорхой. Тэгэхээр шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд учраас газраар ус шиг урсаж байгаа нь бичлэгэн дээр харагдаж байгаа. Ялангуяа газрын уруу тал руу их урсаж байгаа нь харагдсан. Тэгэхээр тэр цаана яваа хүн тамхины асаагуураас аах эсвэл татаж авсан тамхиа газарч шидэхэд гал авалцах бүрэн бололцоод. Харин хажууд нь зогсож байсан машинууд стартера дарахад машины очлуурнаас гал авалцсан байх магадлалтай гэж бодож байгаа. Ингээд шаталт өдөөгдсөн. Өдөөгдсөн шаталтнаас эхний тесрэлт үүссэн. Энэ тесрэлт эгшин зуурт цэсчээр төрж тэнд маш хүчтэй төөмөрдөгдөж эхэлсэн. Ингээд гаднаасаа хит хүчтэй халсан цэсчээр доторх газ богино хугацаанд шингэнээс хийн төлөвлөө задарсан гэсэн. Тэгээд 1000 PSI даралтаар цэсчээр зад усран дэлбэрсэн. PSI гэдэг нь функтыг харьцах инчинг хавдраа түгээд 100 кПа даралт нь 1 бар болдог. 1 бар нь 14 Улаанбаатар маань эрт гэдэг юм. Тэгэхээр 1000 PSI даралтын хүч гэдэг бол 750 м/с-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолоод байгаа. Йоо! Энэ цохилтын долгион сая ямар амир болчихвоо байж та. 150 м-т Ямар амир болчихвоо. Байж үүсгэсэн болов уу гэж тооцоолоод байгаа. Энэ цохилтын долгион биш гал. ойролцоогоор 150 м-т өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах чадaltaй хөнөөлт зэвсэгшгэл хүчтэй гал аснаа гэсэн. Гал унтраах багийн өдөртөгч үүнийг мэддэггүй юу эсвэл тооцоолоогүй юу ямар тач үхлийн аюултай 150 м-с доторх бүсчил рүү ажилтнуудаа ус шүвшиг тушаал өгч оруулсан гэсэн. Энэ баг гинт хэрэг гэж үзээд байна. Дэлбэрэлтийн долгионд өртсөн үед ямар ч хувцас хэрэглэл машин техник нэмэр болохгүй. Гагцгүй аюулгүй зайд амьд гарах боломжийг олгож хүмүүсийг гамшигын аюулаас сэргийлж нүүлгэн шилжүүлэх ёстой байсан. Энд гал унтраах онцгой багийнхныг буруутгах гэсэн ямар ч агуулга байхгүй шүү. Яагаад гэвэл энэ аюул ажилтнуудаа дахиж бүү золиослоосоо гэсэнтэй л энэ бичлэгийг хийж байгаа. Яагаад гэвэл өмнө нь Минжи хангаад унтарчихсан байсан төмөрлөв судалгаа хийлгэлгүй ажилтнуудаа явуулж нисдэг тэрэгний ослоор бөөнөр нь өргөдүүлсэн тохиолдол байдаг. Ой хэрийн төмөр, талын төмөрт хэд хэдэн ажилтнаа амьдаар нь шатаалгасан зэрэг маш олон тохиолдолд гарч ирсэн болохоор энийг бодоход үнэхээр зүрх шимширмээр асуудал болж байна гэсэн үг. Дэлбэрхэн тодорхой цэсчэрлүү ус шүршгийн оронд цаг алдалгүй ойр тойронд байгаа бүх хүнийг аюулгүй бүс рүү шилжүүлэн гаргах арга хэмжээг авсан бол өдөрт ийм олон хүн өргөдөж гай гамшиг дагуулахгүй ч байсан юм. Нэрээ ч юм уу те. Ачаалттай болж байна. Та нар тэгээд том болоод онцгой байдлын албалд ажилд орно гэж бодож ивэл хэрэггүй юм биш үү?
олон хүм өсдөг юм байна. Тэг өөр ямар бичлэг байна бүгд харъя. Жууршуулгатай юм байна. За тэгээд нэг юм болсон юм байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дууслаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.